Амралтын өдрийн нэвтрүүлгийн үзэгчдээ хөгжөөн сэнгийн чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар тавх бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт авто тээврийн үндэсний төвийн сонгон хайрхан техник хяналтын үзэсгэлэнтийн төвийн хамт олон хүрэлцээж авч байна. Ингээд орцогчтойгоо танилцъя. За ингээд эхний суудлал дээр инженер Зул. Инженер Бямсүрэн. За одоо ташилт яасан бэ залуусаа. За 3 дахь оролцогч Дорж Готов. Өнөөдрийн нэвтрүүлэгт дандаа инженерүүд хүрэлцээрж оролцож байгаа. Дараагийн инженер Дамдин. Баясгалан. 6 дахь оролцогч маань Батэрэд байна. Хойлогнээс Мөнх сайхан. Батэрдэн. Сэлмэг. Инженер Алтан сүх нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцээрсэн байна. За тэгэхээр авто тээврийн үндэсний төвийн сонгон хайрхан техник хяналтын үзэсгэлэнтийн төвийн хамт олон гэж байгаа тийм. Тэгэхээр авто тээврийн үндэсний төв маань одоо хитэн салбартай юм болоо тийм. Сонгон хайрхан одоо техник хяналтын үзэсгэлэнтийн төв маань хаана байрладаг вүлээ? Тэр талаар бас мэдээлэл өгөөч. За манай авто тээврийн үндэсний төвийн 21 аймагт одоо техник хяналтын үзэсгэлэнтийн байртай. Манай сонгон хайрхан техник хяналтын үзэсгэлэнтийн төв маань одоо Сонсголонд байрладаг байгаа. Нийслэлд бол 3 техник хяналтын үзэсгэлэнтийн төв байдаг. За ямар. За Баянзүрх техник хяналтын үзэсгэлэнтийн төв байна. Баянгол техник хяналтын үзэсгэлэнтийн төв. Тэгээд дээр нь манай сонгон хайрхан техник хяналтын үзэсгэлэнтийн төв гэсэн 3 төв байна. Одоо ингээ үзлэгийг болоод улирал жил бүр хийж байгаа тийм. Ер нь бол үзлэг бол жил тийм бүтэн жилээр л хийгдэж байгаа. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид маань бол одоо жилд нэг удаа техник хяналтын үзлэгт хамрагдаж одоо замын хөдөлгөөнд оролцох эрхийг бол олж авдаг байгаа. Ерөнхийдөө бол одоо техник хяналтын үзлэгт хамрагдахын өмнө бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бол сайтар хангасан байх шаардлагатай. Ерөнхийдөө бол илүү их тохиолддог эвдрэлүүд маань бол одоо ерөнхийдөө манай замын нөхцөл байдал бол маш сайжирсан учраас хуучин бол тэнхлэг тохиргоо байсан. Одоо бол хортотооны ялгаралт гэж одоо маш ихээр ялгарч гарч байгаа. Энэ нь одоо юутай холбоотой вэ гэхээр одоо жолооч нар маань одоо машиныхаа тосыг цаг тухайд нь сольдгоо удаан явдаг. Тэгээд одоо үйлчлэгээнүүдийг одоо бүрэн бус хийснээс болж одоо энэ хортотооны ялгарлтын хэмжээ бол маш өндөрт гарч байгаа л да. Гарч байгаа гэж. За тэгэхээр чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар бол 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зурагт таах, хоёр дахь үе кино таах, гурав дахь үе маань одоо багууд дундаас шалгарч гарч ирсэн хоёр оролцогч маань нэг багийн хоёр оролцогч хоорондоо одоо оюун ухаанаараа үзэх одоо асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох зурагт таах хэсэгт орцгоё. Зурагт таах хэсэг. Зурагт таах хэсгийн эхний баг маань гарч ирээд байгаа. За зул инженер тогтоо сандал дээр суусан байна. Нэгсэн байна. Тогтоо суулгасан байгаа гэж. Яагаад одоо ийм дахь залууг тогтоо сандал дээр суулгаж байгаа? Яг тийм масал гайгүй. Манай надаас илүү хордон зурал да. Гой зурал. Хордон зурал. Тийм болохоор тэгээд яасан шалгаж үзсэн юм уу яасан? Ер нь бол бас үзсэн. Тогон цохолж ирсэн үү? Үгүй тогон цохолж үзээгүй ш. Ямар байх вэ гэж бодож байна? Үзье. Одоо тэгээд үзхийн төлөө биш ээ. Үзхийн төлөө. Хоёр зураг таалган 1 минутын хугацаанд тэр зургнууд маань одоо хэрвээ тааж чадах юм бол одоо багтаа та 4 оноо авах шүү. Bir зурганд 2 оноо. Хэрвээ тааж чадахгүй тохиолдолд нэгийн ч тааж чадахгүй тохиолдолд одоо манай зулын доороос тог очно гэж байгаа. Тэгэхээр зулын маань одоо анх удаага тогийг цохолгож байгаа гэсэн. Тэгэхээр сайхан тайвшраад монфрешээс гаргаж байгаа мис хүзээлцгэнтэй суу уугаад. За сууж байгаарай. Сая амч үзсэн ямар хөө байна? Гоё амттай байлаа шүү. Мис хүзээлцгэнтэй хүүхдүүдэд авч байгаарай. За. За тэгэхээр одоо гурлаа адилхан яг гинж одоо авто тээврийн үндэсний төвийн шиг шар уцтай гараад ирсэн байгаа шүү дээ. За ингээд эхний багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг санамсаргүй байдлаар өгөгдсөн 2 зургийг одоо манай Бямсүрэн маань зураад юу ч хэлэхгүйгээр зурх хэвээр зул маань байнга амд хөдөлж явах хэвээр таагаад байх хэвээр. Ямар нэг үг үсэг бичихгүй. Бусад оролцогч шүрстэг болдог. Тий. Бодог.
За цаг явсаар байна. За зөв тас бол доор нь зөвлөн. Гостро. Цаг хагастай орж байна. За дараагийнх нь ямар сони юм болоо явчих. За Юу вэ? Дараагийнх нь ганцаар. цаг явсаар байна. Цаг яваад шүү. За 6 даанч нарийнхан дээр л тавьчих. Би уг нь өргөн дээр л даваад өгсөн байсан дээр. Нарийнхнаар зурдаг дээр л тавьчихсан байна. За цаг явсаар байна. Бүх бүсийг бичихгүй. Сони юм зураалах юм даа. За цаг дуусаж байна. Өрөөний хараа юм уу? Машины ирчэг. Цаг дуусаж байна. За. Одоо сууж авах. Бүжэлцгдээс үгүй уус юм уу? Уухгүй ясаа бэ? Жохон таймширдаг байхгүй бас тий. За энд одоо юу зураг? Энд бол гадын ор байсан гэж байгаа тий. Оо, хүүхдийн соос гэсэн юу? Соосыг ингэж байгаа юм байна шүү дээ. Тий. Яг соосг гэдээ харуул бас харах юм. Гэтэ ямар сонин нарийнхан соос үү тий. Жохон иймэрхүү маягийн Гай тагзахтэй шүү дээ. одоо иймэрхүү маягийн ингэж байгаа одоо ямар ч байдаг л нэг. За мэдхгүй бас нэг эвгүүл юм хэлбэртэй юм гарах юм байна тий. Жохон хүүхд зураад газ тэгэл Тий. Жохон хүүхдийн аманд ингээд хийцэн байгаагаар нь зорсон болоод тийм ойлгомжтой хараад би бас одоо юу ямар зураг өгсөн бэлээ гэж бодод. Илт бамбай зураад байгаа юм болоо гэж бодоод байсан. За гэхдээ ер нь бол эхний баг маань хооцсонгүй галын орыг тааж цэцээр багтаа 2 оног авч чадсан байгаа. Ингээд хоёр дахь багийг тайснаа өрж байна. Чакак нэвтрүүлэг. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Тавтэрийн үндэсний төвийн сонгон хайрхан техник хяналтын үйлчлэгийн төвийн хамт олон хурцэрж оролцож байгаа. За ингээд хоёр дахь баг маань гарч ирээд байгаа. Зураг ер нь ямар хөө байна? зурганд одоо баг багт бол зураг зурдаг байсан да. Саяын эхний багийн зураг байсан байна. Эхний багийн зураг гайгүй. Гайгүй байсан тий. За манай Дорж готов Дамтан нар гарч ирсэн байгаа. За Дорж готов нь хэлнэ лээ. Би байна. За Дорж готов зургаа зураад масаараа одоо залуугаад иш суулгасан байна гэж тий. би ч хэлээд маа. Бөө юу тий. Энэ Гараа гайгүй зурчих болоо гэж хүн. Тахта гайгүй юу тий. Гайгүй таач ба. Тэгэл машин шиг ингээл ирээл засуулгаар ирэх юм бол харж байгаа л за энэ юу юм гаднаас нь харж байгаа. Тэгээ цагдаа нар чи ингээл холоос явж байхдаа за тийм урдтай явж ингээл таагаад идэв. Тэр мэрэгчлийн онцлог гэж байна уу бас тийм. Нэг жоохон баримжаа бол байгаа. Баримжаа бол байх уу. Яг орж ирэл ингээл зогсож яхад нь тэгэл хараал тий. Ямар хэвлэлтэй машинууд их ирж ин гэсэн бэ? Манайд ч одоо ерөнхийдөө төвлөд тохиргоо утаа айгүй ихтэй үү тий. Ерөнхийдөө зарим тий. Зарим нэг машинууд жоохон гүзэмж жоохон муу. Тийм машинууд голддог гэдэг та. Одоо энэ фэйсбүүкээр их яваад л да. Автобуснууд их утаа хийж яваад байна тий. Тийм автобуснууд яадаг шалгах тийм үү? Манайх бол юу яадаг штэ. Тэр одоо нийтийн тээвэр тавьж байгаа автобусыг бол нийслэлийн тээвэр хөвцдөг байхгүй. Манайх бол зөвхөн хот хооронд тавьж байгаа автобусыг тэгээд төвөрдөгдөг. Тэгээ манай автомобилийн үндэсний төвийн одоо яг нэг насжилт одоо өндөр байна л да. Бас нийтийн тээвэр тавьж байгаа автомобиль хэрэгслүүд тийм тэгээд бас тэр талаасаа шалтгаалж нөгөө олон жил яваад илэгдээд үстэй. Ирсэн парк шинжилэлт дээр бас хийж байгаа. Гэхдээ бас нөгөө улсын маань санхүүгийн байдлаас болоод бас тэр болгон байхгүй байна. Тэр бол одоо энэ утаа их хаяад ингээд зогсооч бас болохгүй тийм. Явахаас өөр аргагүй байдал байгаа юм тийм. За тэгэхээр ер нь хоёр зургийг 1 минутын хугацаанд өгч байгаа. Тэгээд амжилттай зурж тааж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Ингээд хоёр дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд манай Дорж готов маань зургаа сайхан зураад Дамтан маань тааж дисплей. За юу шилж өгөхгүй тэндээс за ихний хийх амжилттай таасан байна. Хоёр дахь зураг руу орлоо. За зарим зургнууд амархан байдаг, зарим нь хэцүү зургнууд бас байдаг. угаалга биш. За зөв таашаалаа. За анхны одоо 4 оног авч чадлаа шүү дээ тий. Тэр нь бол гайгүй өгнөд өгөгдсөн байна. Тийм байна. Энийг бол дельфин ингээд одоо бас нэг дельфиний юу ирсэн байгаа гэсэн тий. Цэвэр ирсэн байгаа гэсэн. Тэрнтэй холбоотойгоор бас таач шиг боллоо. За тэгээд тэндээс бас акул гэж хэлж өгöd байгаа шүү дээ. Хүмүүс бас ингээд албаар ингээд Сонсог байна. хэлж өгдөг байхгүй. Таван цохолох санаатай. Тийм шүү. За тэгэхээр энэ дээр бол угаалгын машин бол нэг юм ихгүй байна тий. Муруу автомат угаалгын машин байна. Ямар хувцас байгаа ч. За ингээд хоёр дахь баг маань амжилттай 4 оноо авч чадлаа. 3 дахь багийг тайснаа өрж байна. 3 дахь оролцогчд маань гарч ирсэн байгаа. Эхний хоёр оролцогчд бол
2 баг бол нэлээд амжилттай явж байгаа. 3 дахь баг маань хэрхэн оролцохыг хараад суглааны одоо зургнууд маань ерөнхийдөө суглаагаар өгч байгаа болохоор зарим хэцүү зургнууд, зарим нь амар байгаа. Эхний 2 багт жоохон амархан зургнууд өгсөн байж магадгүй. За манай Баясаа 6 зурж Батирээдүйг тогтоо санал руу суулгасан байгаа тий. Сая гарч ирчээл яг хин суух мэддэхгүй ингээд хоёлоо тухаараа ингээд ярилцлаа шүү сая тий. Тэгэл муудалцж байгаа л нийгээ суулгах шиг бодлоо тий. Яахаар бас гарч чад үдчих юм уу шүү дээ. Одоо шууд үдчих юм аа. За ягаад зурагт ер нь зургтаа жоох муу гэж сууч яаж вэ? Манайх сайн зурна гэж хэлсэн шээ. Жохон оны ялгаа малгаа байна уу? Байхгүй юу? Жохон би масс ялгаа байх шиг байна те жохон. Тэгэл жохон хүч тэнцвэргүй одоо юм болоо сууч шиг боллоо. Манай хоёр одоо хэр удаа ажиллаж байна? 2005 оноос хойш. 2005 оноос хойш. 2011 оноос хойш. 11 оноос хойш. Цаг явлаа. За манай хоёр залуу даалгавраа биелүүлж явахаар бусад оролцогчд маань бас ширээн дээрээ тавьсан байгаа миск үзээлцгэнтэй сүг аваад бас таймшраад сууж байгаарай. За бусад оролцогчд үүндээ хэлж өгөхгүй шүү. Тэ? За эхний хийгээ таасан байна. Эхний зургийг таасан. Дараагийн зургийг бусад оролцогчд маань хэлж шивнж өгөхгүй. Дараагийн зураг жоохон хэцүү байж магадгүй. Бас бурууч ойлгосон байж магадгүй. Тэ? Зарим хүмүүс бас үгүй мартчихсан. Цаг хагастай орж байна. Хитүүдэд тавьсан халуун сав юм болоо, флаш юм болоо. Флаш юм болоо. Арай хэлэхгүй, манай залуу хэлэхгүй. За, ямар нэгэн үг үсэг тоо бичихгүй гэж байгаа. За, цаг явсаар байна. Хажуунаас хэлж өгөхгүй шүү. Хоорондоо өрсөлдөж байгаа болохоор тий. Хоорондоо өрсөлдөж байгаа болохоор. Цаг явсаар байна. флаш залгуур Балаас тий. флаш Бимори байна. Сая өгсөн зураг биш байгаа. Бимори. За, цаг дууслаа. Биморыг дуусчихсан. хэлчихлээ шүү дээ. За, Биморыг эхний зураг юу гэж бодож байна? Энэ бол буг байсан тий. Бугийг одоо яг нэг буг гэж харуул харах юм л та тий. Нэг тий иймэрхүү зарсан байна. Хоёр дахь зураг юу байлаа? Юу гэж бодож та бүхэн? Флаш гэж бодож байна. Юу байсан бэлээ? Memory card. Memory card-а Юу лээ? Флаш. буруу ойлгосон байна манай залуу. Марио тоглоом гэсэн байсан. Тэгсэн чинь memory Марио тоглоом гэж. Марио тоглоом мэдгүй. Энэ Марио би хэлсэн байгаа өгч байгаа зургнууд бол маш амархан зургнууд байгаа болохоор би тайлбарлаж өгөхгүй. Хэрвээ мэдэхгүй байгаа бол одоо мэдлэгэндээ одоо жоохон харамсахмаар байна даа гэж байна. Хайлтаарсан сайн тоглодог үү? Хүүхдээ одоо Sega тоглодог байсан уу? Sega тоглодог. Sega-н дээр байдаг шүү дээ Марио тоглосон нэлийн тоглодог байсан. Да тийм ийм сахалтай. Тэ? За тэгэхээр 4 дахь баг маань гарч ирээд байгаа. Өнөөдрийн автотеврийн үндэсний төвийн одоо сонгоо хайрхан техник хяналтын үзлэгийн төвийн хамт олон маань ер нь нэлээд одоо сайн зурх талдаас сайн одоо таах талдаас сайн ер нь сэргэлэн цаваа залуусаа явуулсан байна тий. Тэгэхээр дараагийн баг болох мөнх сайхан Батэрд нар гарч ирсэн байгаа. Батэрднийг тогтоо сандал руу суулгасан мөнх сайхан зогсож байна тий. За ахыгаа хүндлээд Өндөөс суулгах. суулгацсан. Хөлн жоохон өвч магадгүй. Үүс магадгүй. За тоглож эхэлж байсан уу? Ер нь үзчихсэн л та. Үзчихсэн. Тэгээ өвчнөөс авч байгаа хөө. Харин өвчнөөс бол зөв зохиолж үзээ. Сая гэхдээ Мариог бол мэднэ шүү дээ. Мариог бас арай Мариог арай Мариог гэсэн чинь memory card зурсан байна. За тэгэхээр зарим зургнууд маань одоо суглаагаараа өгдөж байгаа болохоор хэцүү зураг байгаа, амархан зураг байгаа. Амархан зураг ирээсэй л гэлтэй. Тэгээ. Тэ? За ингээд дөрөвт багтаа бүдрээ амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай мөнх сайхан маань сайхан ойлгомжтой зурж өгч таалгаж чадсанаар Батэрднийгээ тогтоо сандлаас аврах юм аа. Мөнх сайхан юу ч хэлж өгөхгүй. Муур. За. Манай тогтоо сандлаар сууж байгаа залуу маань хилээд авах хэрэгтэй. За юу юу ч байдгийг те. Хилээл таагаад авах хэрэгтэй. Бусад оролцогчид хүүхдийн тэр хэлж өгөхгүй. За эхний зураг амжилттай таасан байна. Цаг хагастай орж байгаа. Дараагийн зурган дээр үг үсэг бичихгүй. Тэ? Үг үсэг тоомоо муур ойртуулж өгөх зүйл бичихгүй. Дүүхчээ ой амаа хөдлөхгүй шүү мөнх сайхан. Чимээгүй байх хэвээр. За бусад оролцогч маань юу ч хэлж өгөхгүй. За амаа хөдлөхгүй шүү ой яага хөдлөвэ те.
Амны хайрцгаараа таалах гэдэг шүү. Нохоо. За. Цаг явсаар байна. Цаг дуусаж байна. За. Хүүхдээ тэрэг байсан тий. За 3 дугуйтаа тэрэг байна. Дөрөвдөө зугаж ирсэн. За. За дараагийнх нь та бүхэн юу гэж бодож байна? Бэтмен үү? Хойно. За юу юм? Шаршуу. Шаршуу. Шаршууг харж байгаа. Бэтмен шиг золцсон бай тээ. Бэтмен шиг Шар сууч ийм дээш ийм жимхтэй ийм том үстэй энэ дээр ам зурчдаг нь буруулчихжээ. Тэстэй буруу. Манай энэ зурагч ингээд юу яадаг байхгүй. Арилгах нь амар хэцүү байдаг байхгүй. Арилгаж болдгоо. Арилгахыг нь бол одоо идэхгүй болцсон байгаа. Тэгэхээр одоо энэ дээр ингээд шар шуу одоо энийг зураагүй зур энэ дээр нэг хөл ч юм уу нэг юм зурцсан болоод ингээд шар шуу гэж таахаар дааш энэ дээр ам зураад өгснөөс болоод шууд нэг амьтан биш толгоодоо явцсан байхгүй тий. Тэгээд одоо энэ бас юу вэ гэж яаж модны мөчр дээр сууж байгаа. Цансны зах шиг болгож байгаа тий. Зургатах хэсгийн хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт автоэрийн үндэсний төв, сонгоо хайрхан техник хяналтын үзэлтгийн төвийн хамт олон хүрэлцээж оролцож байгаа. Энэ танай хамт олон бол нэлээд залуу. Дандаа залуучууд байт юм тий. 90% залуучууд. 90% залуучууд. За цэлмэг бол тогтоо сандал дээр суусан байгаа. Алтаас өөх суулгасан байгаа гэж байна тий. Цэлмэг яагаад бүр ингэ нүд нь угаасаа юм бүлтгэр юм уу? Тогтоо сандал дээр суугаж явах ингэж байна уу? Зүгээр. Юу гэл бас чараачих гал шиг харагдаад байна тий. Тогон цогцолжсэн уу? Цогцолжсэн. Цогцолж яаж чад цогцолжсэн? Яа хүүхдтэй савгтал. Савгуутай тий. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд манай алтан сүхийн зурсан зураг цэлмэгт боломж олох хэрэгтэй байгаа. За цэлмэгээ таагаад байгаарай. За ямар нэгэн үг бүсэг бичихгүй гэсэн байгаа. Пэйж. Босод оролцогч маань хэлж өгөхгүй. Эхний зураг амжилттай таалаа. Дараагийн зураг. Өнөөдрийн нэвтрүүлэгтэр бол тог зохиолох ганц л үе байгаа. Энэ үеийн хамгийн сүүлийн оролцогч маань гарч ирээд байгаа. Цаг хагастай орж байна. Босод оролцогч маань энэ шилж өгөхгүй. За цэлмэгийг бүгдээрээ гоё алга тогон цохиулж байгааг нь 7 одоо юу юм? Тэ? За цаг явсаар байгаа. Сармагч. За зөв таа. Энэ дээр одоо пэйж байсан байгаа тий. Пэйж яг хөө пэйжлэм ойлгомжтой. Ер нь бол тий. За энэ дээр бол сармагчин ямар хөөрхөн зурцсан юм бэ? Би одоо хүн Үлгэрийн Баатар юм болоо. Сүүлд жишээ нэрнэ гэж байгаа дотрол. Сармагчиж явдал чихээрэл жишээрэл явчихсан тий. Тэгэл ингээл ингэх юм сармагчин л одоо явчих шүү дээ. Чагаг нэвтрүүлгийн 2 дахь үе болох кино таах хэсэг маань нэгтэж байна. Кино таах хэсэг дээр бидний зүгээс 5 киног бэлдсэн байгаа. Тэгэхээр нэг нэгээр нөгөхөд одоо багуудмаас тэгээ хоорондоо ярьж байгаа биендээ бусдаа хуулуулахгүйгээр самбараа хамгийн түрүүнд эргүүлж харуулсан 3 багийн хариултыг авах болно гэж байгаа тийм. Хэрвээ буруу хариулсан тохиолдолд оноо өгөхгүй, зөв хариулсан тохиолдолд оноог нь өгөх болно. Нэг кинон дээр бол 2 оноо өгч байна. Та бүхэн тэмдэглээд яваарай. Тэгэхээр үзэгч та бүхэн ч мөн адил гэрийнхэнтэйгээ бас таалцаад явах боломжтой шүү. За ингээд эхний киногоо бүгдээ харцгаая. Ямар кино байх нь вэ? Юу ч бовтонжлохгүй хамгийн түрүүнд самбараа эргүүлсэн. За 1 2 4 дахь баг хамгийн түрүүнд самбараа эргүүллээ. 1 2 4 дахь баг. За багууд маань бүгдээрээ Matrix гэсэн маань 4 дахь баг юу гэнэ? Матк гэнэ үү? Биччихгүй шууд самбараа эргүүлсэн юм уу те? Жохон гүйцэд биччихэж эргүүлмээр байна. За гэхдээ ер нь бол бүгдээрээ эргүүлсэн. Хамгийн түрүүнд бол 1 2 4 дахь баг самбараа эргүүлж харуулсан учраас зөв хариулт өгсөн тооцож 2-2 оног өгье.
За саяын кино бол Matrix кино байсан байна. Ken Reeves-ийн тоглосон Matrix кино маань 3 цоврол байдаг санагдаад байна. Хоёр дахь кино маань ямар кино байх нь бүгдээ харцгаая. Хоёр дахь кино ямар кино байх нь вэ? Үзэгч та бүхэн ч мөн адил ирээхэнтэйгээ таалцаарай. За амдаа бутнахгүй 1 2 за 1 3 1 4 5 дахь баг хамгийн түрүүнд самраа эргүүллээ. За хаалк гэсэн байна те. Манай оролцогч маань одоо самраа урд эргүүлэхэд бол бүр сараачаал одоо ойлгомжгүй юм бичээд байна. Гэтэ яг хаалк гэж бичсэн байна. За тэгэхээр 1 болно 4 5 дахь багт 2 оног үгүй. Гурав дахь киног бүгдээ харцгаая. Гурав дахь кино маань ямар кино вэ? За 3 1 2 За дахиад 1 болон 4 5 дахь баг хамгийн дөрөв самраа эргүүллээ. За манай тэр 3 дахь баг юу гэж бичсэн юм бэ? А? 247 гинөө. За. Маш сандрал одоо эргүүлээл одоо би чамд гээл би чамд хээ гээл. Одоо 4 дахь баг юу гэсэн байгаа юм бэ? Бэж Авал амар товч бичээд байна. Гэтэ яг маш ойлгомжтой кино байсан болохоор хамгийн түрүүнд самраа эргүүлсэн багууд л ер нь ялах боломж байдаг. Тэгэхээр дахиад 1 болон 4 5 дахь баг маань 2 оног авлаа. За бусад багууд маань жоохон хурдтай байх хэрэгтэй байна. Хурдан бичих хэрэгтэй байна шүү. Тэ. Яг 6 харангуут нэгэндээ бас ингээ хилж өгöd байгаа байхгүй. Тэ. Амдаа ингээ буцтахгүйгээр шууд чимээг ингээ бичээл мэддэг нэг шууд бичээл яах хэрэгтэй байна. За ингээд 3 дахь киногаа таасан байгаа. Би чамд хайртай кино байсан байгаа. Өглөө одоо нэг баяратайгаа билүү хин блэ? Баяратайгаа төвлөсөн бүжгэлж байна те. За ингээд дараагийн 4 дахь киног бүгдээрээ харцгаая. 4 дахь кино ямар кино вэ? За 1 2 За сүүлдээ бүр эргүүлж харуулсан зөө биччихээ те. Ой. Эли ч одоо сая та 3 дахь багтуугаа анхаарлаа хандуулж байгаад харж амтсангүй. За. Танаа 4 дахь юу гэж бичсэн баа мэ? Ба? Барига зөөр 2 үсгчээд эргүүлдэг байна тий. Сүүлийн кинон дэр бол бүх үсгийг одоо гүйцэд бичээд эргүүлж харууллаарай тий. Тэгэхээр бүх багууд бүгдэнд нь адилхан оноо өгчөө. Сая энэ дээрээс энэ хэсэг дээрээс тий. Серьезно. Могут стрелять по мне, а зацепит вас. Саша, это общее дело. И потом, мы с первого класса вместе. И за все, что мы делаем, отвечаем тоже. Австрийн бас нэгэн өндөр өртөгтэй хийгдсэн кино гэж яригддаг. Хамгийн сүүлийн киногаа бүгдээрээ харцгаая. Ямар кино байх нь вэ? За, кино хүүхэлдэйн кино ч юм уу тий. За. Бараг зэрэг эргүүллээ. Ер нь бол 1 болон 4 5 дахь баг хамгийн түрүүнд самраа эргүүллээ. Танаа баг юу гэж бичсэн бэ? Немо. Юу гэж бичсэн бэ? Мимо юм уу? Юу шиг юм? Бараг харахгүй зүгээр ингээд сараачаа зогсож байгаа юм биш үү те? За, немс гэж болчихсон те. За тэгэхээр 1 болон 4 5 дахь багтаа дахиад 2 оноо өгчөө. You think I've seen this before? I just used the word before, which means I'm remembering something. What was I talking about? I remembered something important. Something important? What? Something about a clam or No. an oyster? No. Кино таах хэсгээрээс 5 киног таалгасан боловч бас 3 баг маань оноо тэнцүү 12 оноотой болж ирсэн байгаа. За тэгэхээр
6 дахь киног таалахар болж байна. Гэтэ зөвхөн 3 багийнхаа дунд те. Энэ бол 1 дахь баг болон 4, 5 дахь баг маань адилхан 12 оноотойгоо зөвхөн 3 багийн хооронд л явагдана. Нэг кино өгөхөд тэр киног одоо хамгийн түрүүнд одоо бичээд самраа эргүүлж харуулсан баг маань яг гүйцэд нэрийг гүйцэд бичих хэвээр бичээд эргүүлж харуулсан баг маань ялагчаар тодорхой хэвээр. За ингээд амжилт хүсье 3 багтаа. Хамгийн түрүүнд самраа эргүүлсэн баг. За тэдний 4 дахь баг хамгийн түрүүнд самраа эргүүллээ. Хажуунаас бусад багууд маань одоо хилж өгөөд тий. Би хилж өгсөн ирнэ бас бичсээр байгаа л таарлаа да. За тэгэхээр 4 дахь баг маань ялагчаар тодорч байна. Ялагчд маань тодорсон байна. Одоо түрүүн бол эхний 2 үе дээр бол дандаа баг хооронд үзчихсэн бол одоо энд бол баг доторх 2 гишүүн хоорондоо оюун ухаанаа одоо уралдуулна асуулт хариултанд хариулах хэрэгтэй байгаа. 15 асуултыг миний зүгээс бэлдсэн байна. За тэгэхээр 3 дахь багийн мөнгө сайхан Бат Эрдэнэ гарч ирсэн байгаа тийм. За тэгэд 15 асуултыг нэг нэгээр асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд энэ хүү бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Тийм. Мэдхгүй ээжж бөмбөгийг авахгүй гэсэн үг. Ойлгомжтой тийм. Ойлгомжтой. Эхний асуулт жилд хэдэн хоног байдаг вэ? 1 2 3 360. Юу ч хэлж өгөхгүй гэж хэлсэн байгаа. Манай босод хүмүүс маань хэлж өгөөд тийм. За 360 хоног. 5 хоног нь авчих. 365. За хариулсан тооцъё. За босод оролцогч маань битгий хэлж өгөөрэй. Гоёж байна. За 2 дахь асуулт. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоор. За зүгээр дуусах багтаач. Намайг асууж дуусны дараа авах хэрэгтэй шүү тий. Гэтэ бас хамаагүй ингэж яаж чад нэнийхээ гар хурууг бас зүсчих үедээ тий залуусаа. За 3 дахь асуулт. Саран дээр буусан анхны улс. Орс. Орсоо. Саран дээр буусан дөө. Орс. Орс буугаагүй. Америк. Америкийн нэгдсэн улс болсон тий. За ер нь анх бол сарлуу бол хөлөг хөргсөн бол сансарт Сансарт өргөсөн Орс шүү дээ Гагарин байдаг. Нил Армстронг 1969 оны 7 сарын 21-нд Аполлон 11 гэдэг хөлгөр бууж исэн байдаг. За тэгэхээр зөв хариултыг мөнгө сайхан өгсөн. Дөрөв дэх асуулт. Үнэний төлөгийг юу гэдэг лээ? Херса. Үнэний төлөв. Гавар. Зөв хариуллаа. Батэрт анхныхаа зөв. Төрөл биш төл шүүх. За дараагийн 5 дахь асуулт. Бөмбөг хэдэн талтай вэ? Бөмбөг. Бөмбөг. Бөмбөг байна шүү дээ. Энэ бөмбөг чи одоо хэдэн талтай юм бэ гэж асуусан байна л да. Нэг л талтай. Нэг л талтай. 2 талтай юм байна. Хариулсан дээ. Гадна дотор гадна 2. За дараагийн асуулт хариулт өгөөгөө. За дараагийн 6 дахь асуулт. Манай үдс сууж байгаа оролцогчд маань тэндээс шипи өгөөд байгаа. Битгий шипи өгөөрэй. 6 дахь асуулт. Ямар эргэтэн ясгүй атлаа булчинлаг олон судастай сэтгэл хөдлөхөөрөө хурдтай хөдөлдөг вэ? Юу вэ? Хэлээрэй. 1 2 бөмбөг авсан байгаа та. 1 2 Зүрх. Зүрх зөв хариуллаа. За, Жон зөрөгтэй чанга хэлээрэй. Үн ч юм уу хотлооч юм уу бовднахгүй. За манай Бат Эрдэнэ дараагийн оноо авсан байгаа. Зүрх байдаг. 7 дахь асуулт. 6-7 хэд вэ? 648. 48 42 байдаг. 8 дахь асуулт. Машиныг англиар юу гэдэг вэ? Кар. Зөв хариуллаа. За кар гэж зөв хариулсан. 9 дахь асуулт. Кофений монгол нэр. Кофег монголоор юу гэдэг юм бэ? Сая сүүлд ерөнхийлөгч одоо тийш нэрлэж юмаар байна гэдэг нэтэр бас яваадсан да бас. Тэрийгс. За дөхүүлээд чи Б үсгээр хэлсэн. Б О. Борцай.
Борцоо. Цаана сайн борцоо их юм уу? Боргол гэдэг юм байна. Борцоо. Байж болох юм те ер нь бол харцаа гэж бас байдаг юм чи борцоо гэж байж болох юм шүү дээ. За хариулт бол ирсэнгүй. Оноо алинт нь шүгдэхгүй. Дараагийн асуулт. 12 жил багтаж чадаагүй Тимээ гэж амтан байдаг те. За Тимээ хулганы ямар шинжийг авсан болоо? Хулган сүлтэй. Хулган сүлтэй. Хулган сүл мөн үү? За биш байна. Босод оролцож юу ч хэлж өгөхгүй. За хариулт байна уу? Тимээ одоо хулганы юуг нь авсан байж болох уу? Хэлж өгөхгүй шүү. Сэтгэлийн уруулаг. Сэтгэлийн уруулаа. Хулган чихтэй. Чихтэй. За зөв хариулт да. Чихэн юм байна. Юу сэтгэлийн уруул гэж юу хэлж байгаа шүү. Тэр сэтгэлээд байгаа шиг хүмүүс үлддэг шүү дээ. Хамрын юм уу? Хамрын сэтгэлтэй шүү дээ. Уруулын сэтгэлтэй л бас байж магадгүй юм те. За тэгэхээр зэрэг зөв хариултыг манай Батэрдэн өгсөн байгаа. 12 дахь асуулт. Дэлхийн хамгийн цэнгэг нуур. Байгаль нуур. Байгаль нуур. Зөв хариуллаа. За одоо башиг яасан бэ? 13 дахь асуулт. Хамгийн олон ястай амьдардаг аймаг. Баяулгий. Биш вэ? Ховд. Зөв хариуллаа. Ховд аймаг байдаг. За 14 дахь асуулт. $1 дээр хэний зураг байдаг вэ? $1 дээр хэний зураг байдаг вэ? Босод хүмүүс хэлэхгүй. $1 бол харж ирсэн. Харж ирсэн. Дээр нэг хүн байдаг. Хэний зураг байдаг юм болоо? Ер нь бол ерөнхийлөгчдийн зураг байдаг. Америкийн. Америкийн анхны ерөнхийлөгч хэн байж болох вэ? Тэ? Төхүүлээд өглөө. Вашингтон. Вашингтон. Зөв хариуллаа. Вашингтон. Жорж Вашингтон. Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч байдаг. Жорж Вашингтоны зураг байдаг юм байна. $1 дээр. Хамгийн сүүлийн асуултыг асуух гэж байна. Монголчуудыг тижээдэг сайлын үнэ гэж юу хэлдэг вэ? Сүүл хэвлэл мэдээлэл яваад байгаа тийм. За. Уулуурхаа Эрдэнэт. Эрдэнэт. За зөв хариуллаа. Чакак нэвтрүүлэг. Ялагчаар бол манай Батэрдэн тодорсон юм шүү дээ. Нэвтрүүлгийн нөхцөл дээр бас нэг хөгжилтэй тоглоом хоёр олцчихын дунд явуулахыг явуулмаар байна. Энэ бол одоо кремтэй нүр гэдэг тоглоом байгаа. За яадаг вэ гэхээр зэрэг ийшээгээ нүрээ хийгээд энэ хэсэг дээр эрүүгээ тавиад тэгээд одоо танаа багийнхан дундаас чинь нэгээс 4-ийн хооронд тоо асуу. Яг аль нэг тоогийн хэлсэн оролцогчдоос одоо ихтэй та байлаа гэхэд эрүүгээ тавьж байгаа л энийг 4 удаа эргүүл. За 4-ийн тоо хэлээхэд 4 удаа эргүүлнэ. За 1 эргүүллээ, 2 эргүүллээ, 3 эргүүллээ, 4 эргүүллээ. За ирсэнгүү те. За дараагийн удаа та гэх мэтэр ээлжлээд хэлсэн тоогоор нь явж байгаад хамгийн сүүлд энэ маань нүүрэн дээр иж крем төрөх хэрэгтэй байгаа. Ойлгомжтой те. За ингээд хөгжилтэй тоглоомыг хоёр оролцогчийнхаа дунд явуулъя. Амжилт хүсье. За манай хоёр оролцогч хамгийн түрүүнд хин нүрээ хийх вэ те? Юу яачаа? Хуруудаад үсчих те. За. Дээлэгч нь орох юм байна те. За. Манай залуу дээр хэдийн тоо хэлмээрээ 1-ээс 4-ийн тоо хооронд 4. За. Нүрээ тавиад за жоо хурагшаа. Хурагшаа нүрээ тавиад. Жоо хурагшаа. За. Амаан. За. Тий. Багшаар үлэн. 1 2 3 4. За болсонгүй. За дараагийн залуу дээр хэдийн тоо? 3 гэсэн. Урагшаа эргүүлнэ тий. За урагшаа эргүүлнэ. За нүрээ сайн тавьж чад. 3 эргүүлэх ёстой. 1 2 3. За. Арай дэрсэнгүү тий. За манай залуу. За хэдийн тоо? 2. За. 1 2. Яа. Нэг шахаад явлаа та. За дараагийн та. Нэг үү. Энд гэтээ хэд ч эргэж магадгүй. За. Эргүүлээрээ. Яг нэг байсан юм байна да. За наашаа.
За крем штэ идэж болно те. Нүүрэн жоохон номцгүй болчихлоо. Манай ялагч маань заавал нүүрээ ингэж нүүрээ кремээр мялаах хэрэгтэй байсан юм байна. Автоөрийн үндэсний төрийн өмчлөлтөрийн газрын сонгон хайрхан техник албаны үйлчлэгийн төвийн хамт олноос манай хамт олонны залуучууд дундаас одоо 10 инженерүүд оролцож одоо тэргүүн байрыг Испатерт нь одоо хамт олоноо хөшөөслөн төрөөсөн мөнгөн шагнал дурсгалын зүйл гартуулъя. За мөнгөн шагнал дурсгалын зүйл гартуулъя. Техник албаны үйлчлэгийн төвийн хамт олныг дэмжиж одоо энэ цэнгээд нэвтрүүлэлд оруулсан ТV 5 телевизийн хамт олон та бүхэнд одоо дурсгалын зүйлийг бас гартуулъя. Энэ ТV 5 гэсэн 2016 гэсэн одоо сайтад байгаа. Маш гоё юм байна. Баярлалаа. За одоо гудамжаар ТV 5 энэ манай хүн эмблем байж байна. Одоо сонгон хайрхан техник албаны үйлчлэгийн эмблем байж байна. Нэг автоөрийн үйлчлэгийн төв сонгон хайрхан техник албаны үйлчлэгийн төв гэсэн юм эмблемийг мөн гартуулъя. Танаа хамт олон. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагууд болох 3 4 хооллын номын их дэлгүүрийн замын нөгөө талд байрлах Paradox салон гэж байгаа. Бас яг бид нартай адилхан шар өнгийн эрхийн бичиг байна. За энэ хүү эрхийн бичгийг гардуулъя. Paradox салоноор очиж үйлчлүүлээрэй. За Golden Gym Fitness Club байгаа. 100 галбар цогц бялдар таны нэрийн ууц. Golden Gym Fitness Club. Хөнгөлтэй нэр үүсгэх эрхийн бичиг. Ялч болсон залуудаа гардуулъя. За баярлалаа. Тэгээд хөгжөөнсөн чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хүрсэж авсан сонсогчдоо баярлалаа. Их толгоомгийн энэ цаг мөчтөр гээд болсон. Түр баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.